Үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээх чиглэл компани нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж, цус элбэлт судлалын үндэсний төвтэй 2016 оноос хойш үр бүтээлтэй хамтран ажиллаж иржээ. Сайн байцгаана уу? Ирхэн донорын хүмүүсийн үйлсийг дэмжиж ажилладаг байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлэх энэ өдрийн сар бүрийн 3 өдрийн мэдээг төвшүүлгээрэй. 2015 оноос хойш цус элбэлт судлалын үндэсний төвийн санаа ажиллагаар цайн дурыг авлаггүй цусны донорын үйлсийг зөвлөжлөх тэднийг алдаршуулах зорилгоор сар бүрийн 3 өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү өдрийг бид 135 дахь удаагаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа ерөнхий ивент тэтгчээр чиглэл компани мөн донор брэнд хамтран ажиллаж байгааг болгоход таатай байна. Хүрсэн ирсэн та бүхэндээ мэдээг хүргэе. Манай компани хүмүүсийн үйлдвэрлэлийн таван хөрөмжийн үйлдвэрлэх бололтой service-ийн чиглэлээр 46 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор манайх 6 салбарт 3 үйлдвэр 200 гаруй ажигчдаар үйл ажиллагаа явуулж байна. За манай компанийн хувьд болохоор 2016 оноос хойш цус элбэлт үндэсний төвтэй хамтран ажиллаж өдөрт тутам 40-50 ажилчид мандсаар бэлгэлдэг байгаа. Одоо энэ сар бүрийн 3 өдрийн үйл ажиллагаа бол 3 дахь жилдээ явагдаж хамтран ажиллаж байна. Тус компанийн ажилтан албаагчид улирал бүр сайн дурын үндсэн дээр цусаа хандивлаж хүний амь насыг аврах эрхэм үйлсэд тууштай оролцоор ирсэн билээ. Цусаа өгснөөр ерөнхийдөө зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх юм уу? За тэгээд ерөнхийдөө шинжилгээгээр дамжуулан эрүүл мэндийг хянах байдаг юм уу? За ерөнхийдөө эрүүл хүнд бол цус өгснөөр зүрх судасны төлөвийн өвчнөөс сэргийлэх ийм ач холбогдолтой байдаг. За мөн хавдрын өвчлөлүүд ч юм уу цусны доноруудын хувьд бас ингээ баг тохиолддог гэсэн тийм судалгаа байд юм байлээ. Ерөнхийдөө бүлгийн хамааралтай ингээ янз янз л байд юм. Жишээ нэг хэсэг бол 2 дугаар бүлгийн нөөц бүрдүүлэх гэж бид ингээд ажилласан. Ерөнхийдөө яг наадмын амралттай холбоотойгоор тодорхой хэмжээнд бас жоохон багассан. Гэхдээ одоо бол буцаад ингээ хэвэндээ орж байгаа. Ерөнхийдөө нийтдээ Ö бүлэг, за A бүлэг, B бүлэг, AB бүлэг гэсэн 4 үндсэн ингээ бүлэг байж байгаа. За энэ бүлгүүдээс аль нь ч ингээд тухайн үедээ ингээ шаардлагатай болж болдیں۔ Ерөнхийдөө яг цус өгөхөд бол бүр хориглох заалт, төр хориглох заалт гэж байдаг байхгүй юу? Ерөнхийдөө 17-оос 60 насны эмэгтэй 45 кг-аас дээш, эрэгтэй 50 кг-аас дээш эрүүл хүмүүс бол цусаа бэлэглэх бүрэн боломжтой. За нийт иргэд маань цусаа бэлэглэх боломжтой нас маань 17-оос 60 нас. Та бүхэн маань эрүүл цусаа бэлэглэх боломжтой байгаа дээрээ багахан цаг хугацаагаа зарцуулаад бас бусдын насыг аврах юм үйлсэлд оролцоосаа гэж хүсэж байна. Маш их баярлж ирсэн. Авлаггүйгээр цусаа өгсөн танд маш их баярлалаа. Донор боллоо гэдэгт маш их баярлж ирсэн. Хүмүүс их буян болох юм байна. Дээрээс нь бас залуучуудаа бас үлгэр дуураалах юм байна. Би багш хүн байгаа. Тэгээ сургуультай очиж багш нартай та нар тэр цусаа өгөөч гэж уриалж ирсэн. Тэгээ маш их буянтай ажиллаад юм биш үү гэд. Одоо нэг эгэлгүй баатар юм та гэж би бодсон. Одоо дайнд цагт ч юм уу инх цагт ч гэсэн тэг хүний маш амь ирсэн мэд цусаа бэлгэлж байгаа гэдэг бол тэр эгэлгүй баатарууд л гэж хэлдэг. Одоо монголчууд чинь 3 сая 480 гаруй хүн амтай гэж байгаа. Тэрний одоо 50 бараг 20-30% маш их цус хэрэгтэй байд юм байлээ. Тийм учраас залуучууд нь биеиндээ хайртай байгаад цусаа өгөөрэй л гэж уриалъя да. Үйл ажиллагааны үеэр цусаа тогтмол хандивлаж хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан 8 хүнд донорыг бахархал тэмдгээр шагнаж урамшуулсан юм а. Чиглэл компани энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 3 дахь жилдээ ивент тэтгэгчээр оролцож шагнал хүртсэн хүндэт доноруудаа компанийнхаа гарын бэлгийг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Амьдрал бэлэглэж, итгэл найдвар түгээж, эрдэнэ хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг нийт хүндэт доноруудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.